Бизнес судлал судлагдах. Бизнесийн боломжийг хязгааргүй элсэн цөл, далай тэнгис, гариг ертөнцтэй зөвлөж болно. Бизнес судал хичээлийн агуулга нь хувь хүн өргөх гэр, аж ахуйн нэгжийн түвшинд санхүүгийн боловсролыг олгодог, мөнгө удирдах шинжлэх ухаан гэж ойлгож болох юм. Ийм өргөн цар хүрээтэй асуудлыг бүрэн судлахын тулд бид мөнгө ба орлого, зардал ба хуримтлал, төсөв ба төлөвлөгөө, эрсдэл ба даатгал, бизнесийн санхүүгийн үйл ажиллагаа түүний ёс зүй гэсэн үндсэн 5 үйл ажиллагааг системтэй судлах шаардлагатай бөгөөд боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу мэдлэгийг гүйхнээс гүнзгийрүү шилжих зарчмаар хүүхдүүд та бүхэнд хүргэх юм. Бизнес гэж юу вэ? Бизнес хийх нь нэг төрлийн урлаг юм. Үндсэн зарчим нь хувь хүний болон нийгмийн хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд санал болгох зарчмаар ашиг олж, хамтран ажиллахыг хэлнэ. Зах зээлийн эдийн засаг нь хэн бүхэнд бизнесийг чөлөөтэй эрхлэх боломжийг олгодог давуу талтай ч тодорхой хэмжээний эрсдлийг давхар агуулдаг. Юуны өмнө дуртай, сайн хийж чаддаг зүйлээрээ бизнес эрхлэх нь амжилтад хүрэх үндэс болдог. Мөн хамтдаа хийж байгаа бизнесийн хөдөлмөрийн бүтээмж ганцаараа хийж байгаа бизнесээс өндөр байдаг байна. Мөн шинэ бизнес эхлэхийн өмнө эрхлэх гэж буй бизнесийн онцлог өөрт байгаа давуу талыг бодитоор үнэлэн судалгаа тооцоололд үндэслэн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Хүмүүс оршин тогтнох болон хөгжин дэвших үндэс нь биеийн болон оюуны хэрэгцээ тасралтгүй хангах явдал байдаг. Үүнийг бизнесийн тусламжтайгаар гүйцэлдүүлнэ. Тавчхандаа бизнес хийдэггүй бол хүн төрлөختөн оршин тогтож чадахгүй. Бизнес судлалын хичээлийг судалснаар зөвхөн хувь хүний санхүү сайжрах зогсохгүй, өрхийн гишүүнээр дамжин өрх гэрийн санхүү сайжирдаг ба өрх гэр, аж ахуйн санхүүгээр дамжин улсын эдийн засаг хөгждөг.